1911 оны хувьсгалын үр дүнд Монгол оронд хязгааргүй ноёрхож байсан Хятадын худалдаа мөнгө хөллийн ноёрхол суларч Монголын аж ахуй эдийн засаг хөгжин дээшлэв. Монгол улс аж ахуй эдийн засгийн бие даасан байдлаа бэхжүүлэх, үндэсний соёлоо хөгжүүлэхэд чиглэсэн өөрчлөлтүүдийг эхлүүлж тодорхой амжилтанд хүрсэн юм а. Монгол улс 1.5 сая орчим ам дөрвөлжин километр газар нутаг 600-аас 700 мянга орчим хүн амтай байв. Хөгжүүлэх хүнсэн аж ахуй амжиргааны гол хэрэгсэл болох 9 сая гаруй малын 77.5% нь жирийн ард иргэдийн мэдэл, 19.1% нь хүрээ хэдийн үндэст, 3.4% нь ноёдын эзэмшил байв. Монголчууд мал аж ахуйгаас гарах бүтээгдэхүүнээ худалдан борлуулж, малчдын дотроос хөрөнгөлөг аж ахуйд нь төрж байжээ. Мал аж ахуйгаа эрхлэх арга ажиллагаанд дэвшилтэд зүйлүүд гарч, хашаасаар авч барих, өвс хадлан бэлтгэх болж, ашиг шимийг нь бүрэн боловсруулан авахыг эрхэмлэх болсон юм а. Мал эмчлэхэд Орос эмчнэр оролцох бол энэ бүхэн мал аж ахуй давхиж гарахад дөхөн болсон юм. Орны төв, баруун, өмнөд, дорнод хэсэгт тариалан эрхэлж халтар аваа хар буудаа тарьж байв. 1913 оноос эхлэн улсын албан тариалан дахин сэргээж сангийн тариалан эрхлэгчид улсаас анжис, борноо, тарих, үр олгоод хурааж авсан ургацын 30% улсын санд, 30%-ийг нь дараа жил тарих үр болгон нөөцөлж, 20%-ийг нь тариалсан хүнд, 20%-ийг гушууны хэрэгцээнд зориулдаг байв. Гэвч сангийн албан тариалан улсад ашиггүй байсан учраас 1918 онд богдын зарилгаар зогсоосон юм а. Тариалангийн дүрм заасан тариалангийн газрыг үржил шим гол өснөөс хол ойрыг харгалзан дээд, дунд, доод гэж ангилдаг байв. Монголчууд зах зээлд олон зүйлийг борлуулж байсны нэлээд нь ангийн арьс ус байв. 1917 онд дотоодын зах зээл дээр монгол хүмүүс 30-ан нэр төрлийн ангийн арьс ус бусад бүтээгдэхүүн 61 мянгаыг борлуулсан байдаг юм а. Мөн засгийн газраас хөвсгөл, буур нуур, халах гол, зав сагнах 5-аас 10 жилийн хугацаатай төрөөс олгож байв. 1912 оны 5 сард монголоор нийгэмлэгт алт олборлуулах 22 зүйлтэй дүрм, 1913 онд алт мөнгөний зэрэг уурхай нээх дүрмийг батлан гаргаж ашигт малтмалын ордыг гадаад хотуудын хүмүүст түрээсээр ашиглуулж байв. Дүрм зааснаар татварыг цагаан алт очиргалмаас эрдэнийн бусад чулуунаас 20-50%, чулуун нүүрснээс 5-10%, алтнаас 16.5% тогтоож олборлсон баялагийг хилээр нэвтрүүлэхэд 5% татвар хурааж байв. Нийслэл хүрээ болон бусад хотуудад гар урлал эрхлэгчид цөөнгүй байлаа. Монгол гар орчууд бурхан дахлын хэрэгсэл, ахуйн хэрэгцээд гутал хувцас, гэрийн мод тавилга, малын тоног зэргийг хийж алт мөнгө төмрийн дарахны ажил эрхэлдэг байсан юм а. Монголын эдийн засагт дотоод гадаад худалдаа чухал үүрэгтэй байсан учраас худалдааны асуудлыг сангийн яам, галийн яам шууд хариуцж байв. Орос, Хятадаас гадна Герман, Англи, Америкийн худалдааны бүсүүд гол төлөв Хятад бараа авчирч борлуулан мал, адуу, хонь, арьс, ширэн, ноос, бусад түүхийд эмийн ургамал зэргийг худалдан авч гадагшаа гаргадаг. 1914-өөс 1919 онд Монголын зах зээлд худалдсан ноосны 70-50%-ийг Америк, Англи руу экспортлсон байна. Гэвч Монголын худалдааны гол түнш нь Орос, Хятад байсан юм. Монголчууд худалдаанд өргөн хамрагдах болсон нь зах зээл бүрэлдэн хөгжүүлэхэд үзүүлсэн юм. 1918 онд Түшмэл, Цэдэвсүрэн, Лам, Шагдаржам нарт тэргүүтээ нийслэл хүрээний 18 худалдаачин хувь хөрөнгө нийлүүлж Монголын харилцан тусалцах хоршоо байгуулж тэд түүхийд болон гаднаас авах бараг бусдаар дамжуулалгүй шууд борлуулж ашигтай ажиллахыг зорж байсан юм. Энэ нь Монгол худалдаачид үндэсний зах зээлдээ тодорхой байр суурь эзлэх гэсэн оролдлого, үндэсний ухамсар сэргэн дээшилсэний илрэл байлаа. Монгол улсын санхүүгийн гол сурвалж нь гайл, түрээсийн орлого байв. Засгийн газраас улсын санхүүг зэгцэлж нэгдсэн төсөв бий болгох, орлогын шинэ их сурвалжийг олж санхүүг арвижуулах талаар авсан арга хэмжээнүүд эдийн засгаа өөд татварт ихээхэн үр гүйцэтгэсэн юм а. Тухайлах юм бол 1914 онд улсын хөрөнгийг захирах газрыг байгуулж, улсын орлого зарлагын төсөвлөн хөтлөх болсон юм. Монгол улсын газрын хэвлэгдэх мөн дээрх бүх баялагийг төрөмчилж түүнээс орох орлогыг улсын санд авч байхаар заажээ. 1915 онд хүрээнд Монгол үндэсний банкыг нээсэн боловч дэлхийн 1-р дайнаас болж ашигтай ажиллаж чадсангүй. Тиймээс Монголын засгийн газар 1917 онд мөнгөний хүү үржүүлэх анги нэртэй сан байгуулжээ. Түүний дүрмэнд улсын санд мөнгө зээлдүүлсэн ба тусалсан хүний хөхүүлэн, хэрэгэн зэрэг,
эрх ямбар шагнахаар заажээ. Монголын засгийн газар улсын төсөвтөд зориулж 1913 онд Орос улсаас 100 мянган рублийг 10 жилийн хугацаатаа дараа нь 2 сая рублийг 20 жилийн хугацаатаа 1914 онд 3 сая рублийг 30 жилийн хугацаатаа тус зээлж авчээ. Танк Орос улс Монгол зээлдүүлс мөнгөний зарцуулалтаа хяналттай хөөрхтэй түшмэл Козинийг 1914 оноос Монголд ажилуулжээ.